Өдрийн мэндийг ирье. За Банга хорооны гишүүдийн олон хүрэлцэж ирж, за Банга хорооны эрц 52.4% бүрдсэн тул нийгмийн бодлогын Банга хорооны 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг нээснийг мэдэгдэе. За Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 8-д заасны дагуу эрцийг сонгогдсон тойрог нэрээр нь танилцуулъя. За хүрэлцэн ирсэн гишүүд Аюуши Ариун Заяа 10 дугаар тойрог Цэндийн Баатархуу 10 дугаар тойрог 10 дугаар тойрог Цэндийн Баатархуу. За Жаданбаагийн Баясгалан юм байна. Сардахын Зүлбахаар 6 дугаар тойрог Цагаан хүүгийн Идрот Цэн сүрэнгийн Мөнхтуяа Ташмангмарын Сарнаа Отхны Саран Чулуун 2 дугаар тойрог Банзрагчийн Төвшин 4 дугаар тойрог Дорж сүрэнгийн Өөрийн Туяа. За Эрдэнэт гишүүн ирсэн. За Сүхбаатарын Эрдэнэт гишүүнээр ирсэн байна. За өнөөдөр 8 дугаар тойрог Хүрэлбаатарын Булган Туяа гишүүн өвчтэй байна. За мөн 4 дугаар тойргийн Батүлзээ Батэрдэн гишүүн чөлөө авсан байна. За 8 дугаар тойргийн Жигж сүрэнгийн Чин бүрэн сайд засгийн хуралдаан байна. За ингээд хуралдааны эрсийг танилцуулж дууслаа. За Банга хорооны хуралдаанаар хэлцэх асуудлыг танилцуулъя. Нэгдүгээр нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл улсын их хурлын гишүүн Б төвшин нарын 41 гишүүн 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн байгаа. За хэлцэх хэсэг. Хоёрдугаарт нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан. Гуравдугаарт Банга хорооны тогтоолын төсөл нэр дэвшигчийг сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тэр 3 асуудлыг ярина. За хэлцэх асуудлаар саналтай гишүүд байна уу? За Өөрийн Туяа гишүүн микрофоныг нөгнө. За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За маргааш одоо чуулганы товд орсон учраас нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх зүйтэй байх. За хоёр дахь асуудал буюу нийгмийн даатгалын ерөнхий зөвлөлийн үндэсний зөвлөлийн тайлан хэлэлцэхэд одоо дарга нь салбарын сайд бас байх ёстой. Тэгээ өнөөдөр ажиллаа хүлээж авч байгаа салбарынхаа тайлантай бас танилцаж амжих. Тэгээ эргээд бас гишүүдийн асуултанд тэр асуудлаараа хариулт мэдээллүүдийг өгч хамтарч ажиллахад бас хугацаа шаардлагатай болов уу гэж бодож байна. Тийм учраас энэ нийгмийн даатгалын ерөнхий зөвлөлийн үндэсний тайлан хэлэлцэх одоо асуудлыг хойшлуулах санал гаргаж байна. За тэгэхээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлыг 1-7 хоногор хойшлуулах саналыг санал хураалт хийе. За гишүүд хуралтай холбоотой. За Ариун Заяа гишүүн саналаа хэлнэ. Төрийн байгууллага ямар ч улс төрийн үйл явц бодож ийсэн бэ? Төрийн албан хаагчдын ажлыг цалгардуулж ер нь бол болохгүй л дээ. Одоо гадаа бол 20-30 хүн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд энэ бол зөвхөн сайдч биш. Олон хүн үйлдвэрчний эвлэлээс, ажил олгогчоос хуулиар үүрэг хүлээсэн маш олон хүн өдөр 2 цагаас хойш хүлээгээд сууж байна. 1-7 хоногийн дотор сайд нь одоо ажилтнаа танилцаж төгс мэддэг болох нь цааш юм. Уг нь бол сэдвэргүй мэрэгжлийн хүмүүст нь байгаа юм чинь тухайн нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд яамны одоо хүмүүс бүгдээрээ л ирсэн одоо 2-3 цаг хүлээж байна. Хууль зүйн бодлогын Банга хороо 12 цагаас хуралдах ёстой байсан ч эртсэн хүрэхгүй 2 цагаас хуралдаж эхэлсэн. За манай Банга хороо тэдний Банга хорооны одоо дуусхыг хүлээж нилээд одоо
цаг бас алдаж 2 цагаас хуралдах ёстой байсан. Одоо 4 цагаас өөр танхимд хуралдаж байна. Тэгээ энэ төрийн албан хаагчдыг бас ажлын салгардуулдаг байдлыг бол бас хүлээн зөвшөөрмөргүй байна. Нэгэнтээ олон хүн тайлангаа мэдж байгаа бэлдсэн байгаа юм чинь бид нар сонсоод мэрэгжлийн хүмүүсээс нууг нь асуулт хариултыг аваад явуул их зүйтэй санагдаад байх юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гишүүд ч гэсэн сая орхоос өмнө сонсоод яасан юм бэ? Сонсуулах тал дээр нь ажиллаад өгөөч гэдэг саналыг гаргаад өгөөч гэдэг ийм одоо хүсэлтийг гаргасан байна. Тэгэхээр яг санал хураагаад санал хураагаад явчээ бас сайттай ер нь төрийн одоо албан хаагчдыг улс төрийн албан тушаалтнууд ингэж одоо ажлыг бас цалгардуулдаг байх нь бол бас цохимжгүй юм а гэдэг ийм санал. За санал хураагаад явчээ. Одоо сайд бас өөрөө 7 хоногор хойшлуулж өгөөрэй гэсэн хүсэлт өгсөн учраас ингээд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг өрийн туяа гишүүний саналаар хураач. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөө 2024 оны үйл ажиллагааны тайлан 1-7 хоногор хойшлуулъя гэсэн саналыг дэмжиж гэсэн саналаар санал хураалт. За гишүүд нөгөө санал хураалтанд бэлдээрэй. За хурууга дараад бэлдээрээ. За сая бас 6 дахь тойргийн цаан хүүгийн Идэрот гишүүн ирсэн байна. За мөн 6 дахь тойргийн Мөнгөн цагийн ган үлэг гишүүд ирсэн байна. Эцэд бүрдгээрээ. За бэлэн үү? За санал хураалт. За 69.2%-аар дэмжигдлээ. Тэгэхээр 2 дугаар асуудал нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөө 2024 оны үйл ажиллагааны тайлан дараагийн 7 хоног болтол хойшлогдлоо. Яг товторлтыг оруулж ижил болох байх л та. Идэрот гишүүн. За байнгын орны гишүүдийн өдрийн амгалан гэрээ. Манай байнгын ороодын бас нэг анхаарах ёстой нэг зүйл байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энийг бас дараагийн байнгын орны хурлаар одоо оруулах. За энэ 7 хоногийн хугацаанд бас бэлтгэдийг нь хангуулах зайлшгүй шаардлага байна гэж ингэж үзэж байгаа учраас үг хэлж байгаа. Энэ бол нөгөө энэ тэтгэврийн зээлийн нөхцөлийн асуудал байна. Энэ тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг ер нь нэлээд удаан ярьлаа. Тодорхой хэмжээний шийдвэр гаргах байгууллагын одоо шийдвэрээ гаргах тэр хугацааг одоо бас хүлээлээ. Тэгээ энэ хүлээлт бас яг одоо гаргасан шийдвэр нь амьдралд бас төдийлөн нийцэхгүй асар олон хүний бүхэн дуулсан ийм л одоо шийдвэр байгаа. Тэгээ энэ маань өөрөө бас анх гарахтаа л төрийн байгууллагаас их үүсвэртэй учраас бид бас энийг засах тал дээр ер нь анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээ нийгмийн бодлогын байнгын хороо энэ тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр ер нь нэлээд нуцтай хандаж эх 7 хоногийн байнгын хорооны хуралдаан дээр хоёр үндсэн асуудлыг ер нь Монгол банкнаас одоо тодруулах, танилцуулах ийм одоо зүйлийг хийх ёстой гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр нь тэтгэврийн зээлтэй холбоотой гаргасан шийдвэр яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь одоо энэ банк санхүүтэй холбоотой олон хууль тогтоомжууд гарч байгаа. Тэр дотроо энэ банкны одоо хүүг тэр дундаа бүр хамгийн эрсдэлгүй гэж үзэж байгаа энэ тэтгэврийн зээлийн хүүг буулгах энэ асуудал дээр ер нь Монгол банк ямар төлөвлөгөөтэй байгаа, юу төлөвлөж байгаа, хизээнээс ямар үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа юм бэ гэдэг хоёр үндсэн сэдвээр би бол бас энэ Монгол банкнаас одоо мэдээлэл авах зүйтэй юм аа гэж ингэж бас үзэж байгаа. Тэгээ энэ тэтгэврийн зээлийг ярьж гисэн цагаас хойш одоо ер нь олон хүн одоо тэг хүний амьдрал баян юм. Тэгээ энэ тэтгэврийн зээл гэдэг чинь бол үнэхээр нөгөө дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үед гол асуудлын шийдэл юм л одоо зээлэн биш. Тэгээд олон янзын хүмүүс одоо өдөр болгон хэдэн арваараа мессеж бичиж байна. Ялангуяа цэргийн тэтгэврийн чинь надаас залуу хүмүүстэй тэтгэврт гарцсан. Тэгээд ямар нэгэн бизнес хийхэд их усүр болгоё. Эрсдлээ бид өөрсдөө одоо хариуцъя.
За тэгэл эмнэлэг домлогод үзүүлмээр байна л гэн одоо нэг жоохон бизнесээ эргэлтийн зээл авчмаар байна л гэн. Тэгээ энийг ингээ заавал 70 30 эсвэл 50 50 тэгээ гол одоо хисаад байгаа юм нь энэ хугацаа байгаа байхгүй юу? Заавал одоо 1 жил гэдэг. Тэгээ 1 жилийн хугацаанд авахар тэр чинь нэг амтцгүй амарцгүй нэг юм аваал ингээл бизнес хийх хэцүү байх хэцүү юм руу ороод байна л да. Тэгэхээр энэ рүү ер нь бас нэлээд анхаарлаа хандуулж энэ хоёр асуудлаар бас би нэг ярих нь зүйтэй юм аа. Тэгээ бидний энэ ярьж байгаа сэдв бол нэг тийм гийгүүлээд ахаар сэдв биш шүү дээ. Яг нь 2026 оны Монгол улсын төсөвдөр бол 6-аас 8% тэтгэр нэмэгдэнэ. А гэхдээ өнөөдрийн бидний энэ ярьж байгаа сэдв бол энэ нэг жоохон бололцоогоо өөрсдөндөө ашиглаад амьдралын чанараа дэвшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, өөр олон аш холбогдолтой зүйлүүд нь заавал одоо ингээл нэг хаагаал. Тэгээ арилжааны банкуд хугацаагийн заана гэдэг нэг юм тавьчаад тэгээ арилжааны банкуд нь болохоор За зөв. Тэгэхээр саяхан 2 тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг эх 7 хоногт шилэн тайлбар. За тэгээ эх 7 хоногийн тул дээр тэ ажил хэсэг ч тавьчих. За Идрот Эрдэнэт гişүн бас саналаа хэлж байна тэ. За саяны үндэсний зөвлөлийн тайланг 7 хоногоор хойшлоход бас нэг яг хүндэлгэх шалтгаан та бүгд манаас бодж үзвэл эх 7 хоног яг 7 хоногийн дараа гिचх юм бол за манай энэ үндэсний зөвлөл байж байгаа гишүүдийн за манай үйл төчний эвлэг холбооны их хурл болно. За тийм учраас яг энэ тал дээр үндэсний зөвлөлийн гишүүд маань 4 жилд нэг удаа болдог хурл учраас яг нэг удаа энэ хугацаагийн томоолготод та анхаарч өгөхийг бас хүсэж байна. Энэ албан ёсны хүсэл тавья гэж хэлсэн. За хоёрдугаар саяны Идрат гишийн хэлдэг л зөв. Бидний нийгмийн даатгал дээр хураагдсан 700 тэрбумыг бол банкнд үндэсний зөвлөл хадгалдаг. А нөгөө талд нь тэтгэвэр одоо олгох гэж байгаа зээлийн одоо аваачаад ингээд засгийн газар Монгол банк хоёр бие биенлөө одоо шихэд ингээд дунд нь ингээд хайцсан. За дунд нь бол яг энийг үлээ та бүгд ч гэсэн хандж байгаа бах. Нийгмийн бодлого энийг бол албан ёсоор яриад бас нэг талд нь байр суурьа тодорхой болгохгүй бол айгүй тийм сонирн байдалтай байгаа учраас энэ асуудлыг дараагийн хурал дээр Монгол банкнаас тодорхой мэдээлэл өсөж авч ирья. Тодорхой шийдэл чиглэл одоо өгүүлэх тал дээр бол ажиллаж бодож байна. За ойлголоо. Саран чулуун гişүү. За Монгол банкны асуудлыг Монгол банктай уулзалттай холбоотой асуудал төр Идрот гишүүний санал төр нэмэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэтгэвэр группийн асуудалтай холбоотой бас зээлтэй холбоотой асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бас тодруулж энэ уулзалтын сэдвийг хамрах хүрэг өргөжүүлэх хүсэлтэй байна. За ойлголоо. За ингээд өнөөдрийн хуралтай холбоотой өөр санал хэлцэх асуудалтай санал байхгүй бол хэлцэх асуудалтай орё. За улсын их хурлын гишүүн Б Түшин нарын 41 гишүүн 2025 оны 5 сарын 9-ны өдөр өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх хэсгийг хийе. За төслийн хуулийн төслийг холбогдуулан элсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. За тэгээ. За ажлын хэсгийг оруулах. Харин нэлээ их хүмүүс орж ирэх учраас бид нар бас том заалаа хүлээгээд байсан. Гэхдээ одоо 41 гишүү байгаа. За мөнх соёл гишүүн ирсэн байна. Уян гişиг гишүүн орж ирсэн байна. За ажлын хэсгээс. За Баярмаа гишүүн бас орж ирсэн байна. За Балуурмаа гишүүн бас орж ирж байна.
Хэлсэн. Хэлсэн. Лодо цамбог гишүүн бас орж ирсэн байна. За хууль боловсруулахад ажилласан ажлын хэсгийг танилцуулъя. За Батхуйг, эдийн засагч, төр болд хуульч, Батулга хуульч, Солонгоо хуульч, Буян заяа хуульч. За сангийн яамнаас Бат Эрдэнэ төсвийн бодлогын төлөлтийн газрын төсвийн зарлагын хэлтсийн дарга. Засгийн хурал дээр аам байна. Одоо орж ирэх юм байна. За гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын төлөвлөлийг танилцуулъя. За Мөхцөл гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны төрийн наймрын бичгийн дарга. Өнцөн хаад гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны нийгмийн даатгал хуримтлалын сангийн бодлогын газрын дарга. Хишиг баяр гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны нийгмийн даатгал хуримтлалын сангийн бодлогын газрын хуримтлалын нэгдсэн сангийн хэлтсийн дарга. Батчаргал нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга. Ганц цэцэг нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжил төлөлтийн газрын дарга. За хууль санаачлагчийн илтгэлийг улсын их хурлын гишүүн Банзрагчийн түвшин танилцуулнаа. За Монгол Улсын эрхэм их хурлын гишүүд, банкны хорооны гишүүд та бүхнийхээ энэ өдрийн мэндийг хүргэж амрыг ирье. За нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурл судалтаа 5 ном эвслийн төлөөлөл болсон бидний 41 гишүүн хамтран санаачлалаа. Энэ хуулийн төслийг дараах асуудлуудыг нийгмээр зохицуулж, хүн хуулийн этгээдийн ажил бизнес, үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгох, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүн татвар нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг үр дүн бодит хэрэгцээ шаардлагыг харгалзан боловсруулсан. Үүнд нэгдүгürt өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд хүнтэй иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилдах гэрээ байгуулан ажил үйлчлэгээ эрхэлсэн хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2008 оны 5 сарын 8-ны өдөр батлагдсанаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй иргэний хуулийн 343, 359 дугаар зүйлүүдэд заасан ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээлгэж, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогод хамруулж, гэрээ байгуулсан аль тал нь тухайн хувь хүнд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцсан төлөх үүрэгтэй болсон. Үүгээр зогсохгүй 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын ерөнхий хуульд иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ төдийгүй тэдгээртэй адилдах гэрээ байгуулан ажиллаж буй хүнийг албан журмаар даатгуулахаар нийгмийн даатгалын харилцааны хамар хүрээг дахин өргөжүүлсэн. Иймээс хуульд ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээнээс гадна тэдгээртэй адилдах гэрээ гэж гэрээний төрлийг өргөн агуулгаар нь зааснаар иргэний хуулийн ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэлттэй холбогдсон үүрэгт хамаарах буюу ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээтэй хамт нэг бүлэгт багтдаг нэрлэлсэн борлон нэрлэгдээгүй гэрээнүүд. Тухайлбал аялал жуулчлалын, тээвэрлэлтийн, хадгалалтын, даалгаврын, илгээмжийн, жуулчлалын гэх мэт олон төрлийн гэрээгээр гүйцэтгэх бизнес, аж ахуйн шинжтэй бүх төрлийн харилцаанаас олсон орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах болсон байна. Нөгөөдгөр иргэний хууль заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилдах гэрээний дагуу олсон орлого буюу татварын мэргэсэн зөвлөх үйлчлэгээ, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчлэгээ гэх мэт бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил үйлчлэгээний орлого, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох, хуваарь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх үйлчлэгээ үзүүлэх, жуулчлалын үйл ажиллагаа, тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1 зааснаар үйл ажиллагааны орлогод хамаарч тухайн үйл ажиллагаа буюу бизнес эрхлэгч нь уг орлогыг үйл ажиллагааны орлогоор тайлгнаж татвар төлөх зохицуулттай. Түүнчлэн эдгээр бизнес эрхлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу жилийн 50 сая төгрөгийн дүнтэй бараа
ажил үйлчлэгийг бусдад борлуулснаар нэмэгдсэн өртгөө албан татвар төлөгч болж давхар татвар төлөлгөөрөө хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж цалин хөлс авдаг ажилтнуудаас онцлог ялгаатай татварын хөлүүдийн эдгэр зохицуултууд харуулж байна. Инхүү эргэцүүн зөрчил үүсгэж зогсохгүй хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээний дагуу олох орлогод ногдуулах нийгмийн даатгалын шинтгэлийг гэрээ байгуулсан төлбөр шилжүүлсэн нийт дүнгээс шууд тооцож байна. Хүнтэй байгуулах иргэний хуулиар тодорхойлсон болон тодорхойлоогүй хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээний орлогод нийгмийн даатгалын шинтгэл ногдуулахгүй болсноор ажил олгогч ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд өөр гэрээ ашиглавал яах вэ гэдэг болгоомжлол байжуулах юм а. Тэгвэл хөдөлмөрийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-ийн 3 дахь хэсэгт ажил олгогч ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 41-ийн 1-ийн 15 заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болвол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан тооцно гэжээ. Эндээс үзвэл хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс өөр буюу иргэний хуулийн аливаа гэрээ байгуулахыг хориглох ба хэдий өөрөөр нэрлсэн ч хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан байвал тухайн гэрээ нь хөдөлмөрийн гэрээнд тооцогдох байна. Хоёрдугаарт ажил олгогчоос ажилтанд олгосон хоол унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, төлөө, нүүрс худалдан авахд зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлтийг цалин түнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шинтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах. 2008 оны 5 сарын 8-ны өдрийн нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар анх ажил олгогчоос ажилтанд олгосон хоол унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, төлөө, нүүрс худалдан авахд зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлтөнд нийгмийн даатгалын шинтгэл ногдуулж одоо хүртэл үйлчилж байна. Ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дэмжлэг нь ажилтны өдөр тутмын наад захын хэрэгцээ, амжиргаанд дэмжлэг үзүүлэх, тэдэнд тулгарч буй нийгмийн эрсдэл санхүүгийн ачааллыг бууруулах, хөнгөвчлөх зорилготой байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1 хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ба хоол унааны төлбөр, төлөө нүүрсний хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилдах бусад орлого нь ажилтны цалин хөлсний орлогод хамаардаггүй. Ийм дуг орлогод нийгмийн даатгалын шинтгэл ногдуулахаар зохицуулсан нь эдгээр төлбөр хөнгөлтийг олгож буй үндсэн зорилготой нийцэхгүй байна. 3. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шинтгэл төлөх сарын цалин хөлс түнтэй адилдах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19-р зүйлийн 19-ийн 4 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс түнтэй адилдах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан. Энэ хязгаар нь даатгуулагч цөөн хэдэн сард хэд өндөр дүнгээр шимтгэл төлснөөр тогтмол цалинтай нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж байгаа иргэдээс илүү өндөр тэтгэвэр тогтоолох боломжийг хаах зорилготой. Тэгвэл ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлсний сан түнтэй адилдах орлогын дээд хэмжээнд хязгаар тавиагүй тухайн даатгуулагчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан түнтэй адилдах орлогоор тогтоож байгаа нь даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр тэтгэмжийн хэмжээнд төдийлөн нөлөө үзүүлдэггүй бөгөөд ажил олгогч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид ажилтны цалинг нэмэх боломжийг хязгаарладаг. За хуулийн төсөлтөд холбогдуулан бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг зардал үр өгөөжийн шинжилгээ буюу cost benefit analysis аргаар зардлын бага дундаж өндөр хувилбар өгөхийг гэсэн нөхцлөөр тооцоход бүх хувилбарууд эерэг үр өгөөжтэй гарсан. Хуулийн төсөл батлагдаж бодлогын өөрчлөлт гарсны нөлөөлийн үр дүн өнөөгийн үн цэнээр тооцоход дунджаар 254 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байхаар байна. Мөн 2025-аас 2027 онд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилдах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шинтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хаснаар 1,1508 ажлын байр, хоол унаа, түлш, нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шинтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хаснаар 2,479 ажлын байр, ажил олгогчийн хариуцсан төлөх нийгмийн даатгалын шинтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14,371 ажлын байр, нийтдээ 18,358 ажлын байр нэмэгдэх тооцоолол гарсан. Шинээр бий болох ажлын байрны өсөлттэй холбоотой нийгмийн даатгалын шинтгэлийн болон татврын орлогын өсөлт 2025-аас 2027 онд дунджаар 240.1 тэрбум төгрөг байна. Харин макро эдийн засгт үзүүлэх нөлөөллийг ЭСФАР загвараар тооцоход дотоодын нийт бүтээгдэхүүн эхний жилд 973 тэрбум, хоёр дахь жилдээ 820 тэрбум, гурав дахь жилдээ 695 тэрбум төгрөг, нийт 3 жилийн туршид 2.5 их 80 төгрөгөөр нэмэгдэхээр энэ тооцоолол гарч байна.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм эдийн засаг хууль зүйн дараах үр дагавар гарна. Нэгдүгээрт хүн хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, эдийн засаг хууль зүйн дарамт эрсдэл буурч, тэдгээрийн ашиг орлого үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ. 2. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ачаалал буурснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөнгөвчлөх боломж нэмэгдэж, тэр хэрээр ажилтны ачаалал өнгөрч, худалдан авах чадвар сайжирч, ашиг орлого хэрэглээ өсөж, улсын эдийн засгийн эргэлт сайжирна. 3. Ажил олгогчийн зардал багассанаар ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, ажилгүйдэл буурна. 4. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зах зээл тэсэж үлдэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. 5. Бараа ажил үйлчлэгээний нийгмийн даатгалын шимтгэлийн зардал буурснаар эцсийн хэрэглэгчдээр ирэх үнийн нэмэгдэл буурна. 6. Хууль хоорондын зөрчил арилна. Эдгээр эерэг үр дагаврууд гарснаар Монгол улсын эдийн засаг тэлж, далд эдийн засаг ил болоход нөлөөлж, тэр хэрээр эдийн засгийн эргэлт сайжирч, татварын суурь өргөжж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой юм а. Энэхүү хуулийн төслийг 2025 оны 1-р сарын 2-ны өдөр Ди парламент цэгийн цахим хуудасд байршуулсан, мөн иргэд аж ахуй нэгж мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлсэн бөгөөд хуулийн төслийг эсэргүүцсэн, дэмжээгүй санал гараагүй, хуулийн төслийг дэмжих олон нийтийн дэмжлэг маш өндөр байгааг дурдахыг хүсэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж ирэхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна. За баярлалаа. Төвшин гишүүнд танилцуулсанд. За